За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За нэг улс орнд болж байгаа халуун сэдвүүдээр за гавыг нэстэ жинхэнэ комент хэлнэ. За ямар сэдвээр комент хэлэх вөхөр ерөнхийдөө дажин дуусаагүй. За дайн гэж арай хэлж болохгүй бах. Дажин гэж хэлчихье. Дажин бол дуусаагүй шүү. Дөнгөж болыг хэлж байна. За нэг үндсэн хуулийн хямрал магадгүй эхэлж гин гэдэг талаар өөрийнхөө бодлыг хэлье. За тэгээ миний хувьд за намайг дагдаг хүмүүс мэдчихэж байгаа бах. За миний хувьд бол бүгд найрамдах Польш улс гэдэг. За Польшид Варшавын их сургууль гэдэг. За дэлхийн топ сургуулиудын нэг байж байгаа. За энэ Варшавын их сургуулийг төгссөн Монгол оюутнууд цөөхөндөө за тэрний нэг нь бол би. За миний хувьд Варшавын их сургуулийн нийгмийн ухааны факультет гэдэг. За тэрнийх нь улс төр судлалын анги гэдэг. За тэрийг яг мастер зэрэгтэй төгссөн улс төр судлаач хүн. За нөгөө public administration буюу одоо манайхаар бол нөгөө төрийн захиргааны удирдлага гэх тэрүүгээр яг мэрэгшиж төгссөн. За нэг ийм хүн болохоор ер нь бол улс төрч за тэгтээ судлаач хүн. За тэгэхээр Монголд болж байгаа энэ халуун сэдвүүдээр бас нэг мэрэгжлийн ажлыг хийгээд бас энэ дээр комент хэлэх нь зүг байх гэж бодож байгаа. Тэгэхээр хэлээд явчих. За ерөнхийдөө бол дайн ерөөсөө одоо манайхаар бол нөгөө дайжин бүх юм дуусчлаа. Ерөнхий сайд огцорчлоо, улсын хурл даргаас огцорчлоо. За бүх юм ингээд амар сайхандаа жаргачлаа, гоё болчлоо гэдэг. Угтаа бол ерөөсөө тийм биш. Одоо бол жинхэнэ эстоник хэрүүлийн алим одоо бүх юм ингээд эхэлж байна. За яаж эхэлж байна вөхөр ерөнхийдөө бид нар хараа нөгөө сая ерөнхий сайдыг огцруулах гэдэг ийм асуудал гарлаа штэ. За тэр улсын хурлын дарга гэдгийг орхичих. За ерөнхий сайдыг огцруулах гэдэг мэдээж хэрэг төрийн 3 өндөрлөгийн нэг. За дээрэс нь ийм чухал хүнийг огцруулах. За энэ мэдээж хэрэг үндсэн хуулиар ингээд зааж байгаа. Ямар журмаар яаж. За тэгэхээр энэ дээр нэг юм хоёр юм байгаад байна. 19 оны одоо нэг үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө яаж огцруулж яасан гэдэг. За тухайлах юм бол нөгөө ерөнхий сайд Эрдэнэт, Эрдэнэт гэдэг. За дээрэс нь Алтан уугийн засгийн газар гэдэг. За тэр хоёрын засгийн газар огцорж яасан. Дараа нь одоо ерөнхий сайд хөрөлс өгөх дээрэс нь оюун эрдэнэ гэдэг. За тэгэхээр эхний хоёр ерөнхий сайд буюу Эрдэнэт Алтан уугийн засгийн газар ямар журмаар яаж огцорч яасан гэхээр за тэр үед нь ерөөсөө маш амархан огцруулдаг байж. Ерөөсөө улсын хурлын 76 гишүүд дотор хэдэн нөхдүүд ерөнхий сайдыг огцруулъя гэдэг. За тэгээд эндээс ингээд олонхын салаар ерөөсөө айгүй амархан аваа шийдчихдэг байж. За нөгөө талаар нөгөө төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг. Энэ төрийн байгуулалтын байнгын хорооны санал энэ дээр маш чухал байж. Төрийн байгуулалтын байнгын хороо ерөнхий сайдыг огцруулах үгүй юу гэдгийг гаргаад за ерөнхийдөө маш зөвхөн хүмүүсийн саналаар тэгээд энийг нь улсын хурл ингээд аваад за тэгээ энэ дээр ингээд ерөнхий сайдыг огцруулчихдаг байж. Маш богино хугацааны дотор маш олон ерөнхий сайдыг огцруулчих. За тэгэнгүүт энэ дээр 2019 онд үндсэн хуулийн өөрчлөлт орж. Үндсэн хуулийн өөрчлөлт нь болохоор саяны нөгөө гараад байгаа проблемыг шийдэхэд тулд өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдыг ямар нөхцөлд яаж огцруулах вэ гэдэг. За энэ дээр нэг 2-3 асуудал шийдэж. Гэхдээ нөгөө манай Монголын улс төр үнэндээ нөгөө гол нь улс төр гэж яриад явах. Нөгөө хууль боловсруулж байгаа хүмүүсийн чадамжгүй байдал тэр үед ямар байсан, одоо ямар байсан, юу өөрчлөгдсөн гэдг нь эндээс ингээд тов тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө л нэг ястол нэрээ нэг өрөвдмөр юм ийсэн тэрнийх нь үр ашиг одоо нэг гайн одоо ингээд гарч байгаа. За тэгэхээр тэр үед нь нөгөө ерөнхий сайдыг огцруулах талаар үндсэн хуулинд уг нь оруулж. За гэхдээ оруулахдаа нөгөө улсын хурлын гишүүний 4/1 нь дор хаяж гэж штэ. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаад за тэрийг нь улсын хурл олонхоор буюу одоо 51%-аас дээш энийг нь дэмжих юм бол ерөнхий сайдыг огцруулна гэдэг. За нэгдүгürt зааж. Тэгэхээр ерөнхий сайдыг ийм огцрох 3 үндсэл байгаа. Нэгдүг нь болохоор өөрөө хэрэг огцрох юм бол огцруулж болж байна. Эсвэл хоёр дахь нь одоо саяны нэг оюун эрдэнэх шиг итгэл үзүүлэх үгүй юу гэдэг тогтоолын төсөл барих юм бол за тэн дээр нь улсын хурл бас огцруулж болж байна. За гурав дахь нь болохоор нөгөө өөрөө огцрохгүй гэж байгаа тохиолдолд нь одоо яг саяных шиг улсын хурлын гишүүдийн 4/1 нь огцруулъя гэсэн санал гаргаад энийг нь улсын хурл ерөөсөө юм 3 нөхцөлтэй. За гэтэл тэр үеийн улсын хурл нь яаж шийдэж өгөхөр за хоёр зүйлийг нь үндсэн хуулиндаа зааж. Нэгдүгürt улсын хурлын гишүүдийн одоо тийм ээ нийт гишүүдийн 4/1 санал гаргаад за тэрийг нь улсын хурлаар ингээд 50-аас олонхоор дэмжих юм бол огцруулсан тооцно гэдэг огцруулж байна. Хүчээр огцруулж байна. За хоёр дахь нь болохоор итгэл үзүүлэх хэсэг гэдэг энэ тогтоолын төсөл барих юм бол тэрийг нь улсын хурлын гишүүд дахиад авч үзээд энэ дээр ингээд олонхоор шийдэх юм бол дэмжих гэх юм бол ерөнхий сайд огцорт юм байна. За гэтэл гурав дахь нь
одоо нэг ерөнхий сайд хөрөлсөх өөрийнхөө хүсэлтээр огцорё гэд. Тэгт нь яах нь тодорхой биш. Тэр нь үндсэн үйлд тодорхой биш. За гэтэл энийг нь яаж тэр үед нь ерөнхий сайд хөрөлсөхийг огцруулж байгаа гэхээр тэр тэргүй нөгөө үндсэн үйлд байхгүй тодорхой бус болохоор нөгөө өмнөх одоо тэр нөгөө огцруулж исэн тэрийг авж үзэл ерөөсө төрийн байгуулалтын байнгын хороонд хуралдаал тэгээд энийг нь дэмжиж яана гэд. Тэр дэмжиж байгаа тэр саналыг нь улсын хурал ёсоор болгоод ерөнхий сайд хөрөлсөхийг огцруулчих. За гэхдээ хөрөлсөхийг та нар бүгдээрээ мэдж байгаа. Яагаад огцорсон? Ямар шалтгаантай байсан гэхээр ерөнхийлөгч болох гэсэн. Өөрөө хүсэлтэд гаргасан ямар нэгэн байдлаар тэр албан тушаалаас салжил үйл болоо байсан болохоор ямар ч гомдол гаргалгүй яваад өгчөж. За гэтэл дараа нь оюун эрд нь ерөнхий сайд гарч ирээд оюун эрд нь яасан гэхээр итгэл үзүүлэх хэсэг гэх тийм тогтоолын төсөл бариад тэр нь бол үндсэн хуулийн дагуу. Тэгээ энэ дээр улсын хурлын гишүүд дэмжээг учраас ингээд ерөнхий сайд оюун эрд нь огцорч иж. За гэтэл одоо бол бүр байдал шал ондоо болж байгаа байхгүй. Энэ дээр ерөнхий сайд зандан шатар хөрөлс өгөх шиг хүсэлтээ өгөөгүй. Хоёрдугаарт тогтоолын төсөл бариагүй, итгэл үзүүлэх тухай тогтоолын төсөл бариагүй. Зандан шатар яасан гэхээр би огцрох ёсгүй. Би огцрохгүй гэд. За тэгэхээр энэ дээр жинхэнэ нөгөө тоглолт нь гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр одоо ийм тохиолдолд яах юм гэхээр нөгөө үндсэн хуулийн одоо шинэ найруулснаар шинэ засвар хийснээр тийм ээ одоо яах вэ гэхээр үндсэн хуулийн одоо нөгөө жинхэнэ нөгөө заасан заалтаар нь буюу улсын хурлын гишүүдийн 4/1 нь тэртээ тэргүй энэ тоовол хангалттай бүрдсэн байсан. Сая ерөнхий сайдыг огцруулъя гэдэг. За энийг нь чуулганаар авч хэлэлцээд олонхын санал хэрэг зөвшөөрөх юм бол зандан шатрыг авч хаях ёстой байсан. За гэтэл тийм юм болсонгүй. За эндээс ингээ бүх юм одоо эхэлж байна. За энэ дээр нэгдүгээр улсын хурлын дэд дарга хурлыг даргаалсан булган туяа. За маш том алдаа гаргасан. За энэ дээр бол одоо өстой жинхэнэ нөгөө яалмал асуух тэр одоо албан тушаалаас огцрох хангалттай үндэслэл энэ дээр бүрдсэн. За хоёрдугаарт улсын хурлын гишүүд дахиад нөгөө үндсэн хуулинд үнэнч баах инээ тэрэ үндсэн хуулийн бус ийм заалтанд оролцохгүй баах ийм үүрэгтэй хүмүүс өнөөдөр тэр үүргээ умарцсан, зарчмаа умарцсан. Тэгэхээр тэр үндсэн хуулийн одоо улсын хурлын гишүүд тэр хуралд оролцсон, саналаа өгсөн тэр улсын хурлын гишүүд үндсэн хуулиа зөрчсөн, үүргээ зөрчсөн, зарчмаа зөрчсөн, тангаргаа зөрчсөн. За маш олон шалтгаанаар маш олон гишүүд явах хангалттай нөхцөл бүрдсэн. Тэгэхээр одоо эндээс ингээд хэдүүлээ ингээд цаашаа яри. Одоо энэ дээр тийм ээ улсын хурлын дарга, дэд дарга булган туяа. За булган туяагийн үед маш том алдаа гаргасан. Энэ дээр яасан гэхээр за ингээд юм би хоёр юм яри заяа. Нэгдүгээрт одоо зүүн тал. Зүүн талд нь яаж ийм нөхөр үндсэн хууль хамгийн том хууль яаж ийм нөхөр улсын хурлын гишүүдийн 4/1 нь энэ ерөнхий сайдыг огцруулъя гэд хүсэлтээ гаргаад за тэрийг нь улсын хурл уг нь 50 нэмэх нь нэгээр огцруулах ёстой. За 4/1 нь хүсэлтээ гаргасан бол хууль яаж ийм нөхөр энийг 3 хоногийн дотор аваад 10 хоногийн дотор дуусгах ёстой. Хууль ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг 3 хоногийн дотор эхлээд 13 хоногийн дотор дуусгах ёстой шүү дээ. Энийг үндсэн хуулиар заагаад өгсөн. За гэтэл энэ дээр улсын хурлын дэд дарга булган туяа юу хийсэн гэхээр одоо хараа энэ зүүн талын энэ асуудлыг зөвхөн талыг нь аваад улсын хурлын гишүүдийн 4/1 гэдгийг нь зүгээр л хогийн савд хайцсан. Ерөнхий сайдыг огцруулах гэдгийг 10 хоногийн дотор шийдэх ёстой. Хуулийн хугацаа дуусгаад байна гэд чичрээ дайрцсан. Уг нь бол энэ 3 юм байна шүү дээ. Улсын хурлын гишүүдийн 4/1-ээс дээш нь санал гаргацсан учраас нэгдэх нь. Хоёр дахь нь хуулийн хугацаанд за 3 дугаарт ерөнхий сайдыг огцруулах гэх 3 асуудлыг цогцоор нь шийдэх ёстой байтал булган туяа яасан гэхээр улсын хурлын гишүүдийн 4/1-ээс дээш гэдэг тэрийг нь авч хаянгуудаа ерөнхий сайдыг огцруулах хуулийн хугацаа гэж ярьж яваад за нөгөө талаас нь улсын хурлд төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг. За тэрний гаргасан тэр дүгнэлт гинүү санал хураалт гинүү тэрийг нь энэ дотор оруулж ирээд өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль тэр төрийн байгуулалтын байнгын хороо ямар дүгнэлт гаргаж юу, яаж санал хурааж юу, ямар хариу гарч юу гэдг нь юуроос хамаагүй. Тэрийг зөвхөн сонсгол үүрэгтэй болохоос тэрийг баримталж санал хураана гэсэн юм юуроос яриаггүй байтал булган туяа яасан гэхээр энд байх ёстой 3 юмын цогц 3 юмыг зөвхөн хоёрыг нь аваад ерөнхий сайдыг огцруулах хуулийн хугацаанд 10 хоногийн дотор шийдэх ёстой гингүүтээ энд байсан төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг энэ дотор оруулж ирээд шийдсэн. Энэ дээрээ хүчээр санал хураацсан. Ёстой жинхэнэ бантагнуулсан. Одоо жинхэнэ нөгөө монголоор бол монголчлал гэдэг. Тэгээд энийгээ болохоор урд нь ийм байсан, ингэж явж байсан. Тэгээд энэ бол хуулийн дагуу гэдэг.
За төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гэдэг нэг нөхөр байж байгаа. За нэр нь хэм блэ. За тэр хүн бол одоо урд нь ингэж явж байсан. Ингээд Эрдэнэтийн засгийн газар огторсон, Алтан уугийн засгийн газар огторсон. Дараа нь ингээд ийм явж байсан. Энд дээр хуулийн ямар ч асуудал байхгүй. За тэр төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь тэгээ эрдэм байж хамаагүй. Хамгийн гол нь улсын хурлын дид дарга за болгон туяа гэж хүн ийм хийх ёсгүй байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн жинхэнэ хууль зөрчилчлөө. Бүр үндсэн хуулийг бүр ноцтой зөрчилчлөө. Тэгэхээр одоо яах вэ гэхээр Булган туяа энэ дээр ямар асуудал гаргаж байгаа гэхээр нэгдүгээр нэг улсын хурлын гишүүдийг бүрэн ирэх вэ штэ. Одоо 4-1 тэрнээс дээш гишүүд ерөнхий сайдыг огцруулах гэдэг. Тэдний гаргасан тэр хүсэлтийг зүгээр л хогийн савнд хийцэн. Хоёрдугаарт хуулиараа яах вэ гэхээр нэгэнт улсын хурлын гишүүд ингээд одоо хүсэлтээ гаргасан болвол ерөнхий сайдыг огцруулах энийг тийм ээ хуулийн хугацаанд нь багтааж зөвхөн энэ асуудал дээр санал хураах ёстой байсан. Энэ бол одоо Булган туяаг үүрэг. Гэтэл улсын хурлын гишүүдийн тэр гаргасан нэгдүгээр тэр улсын хурлын гишүүдийн тэрийг зүгээр хогийн савнд хийцэн. Хоёрдугаарт тэр гаргасан шийдэх ёстой асуудлыг нь хуулийн хугацаанд нь байтугай бүр одоо болтоо шийдээгүй. Тэгээ улсын хурлын гишүүд нь яаж яах вэ? Тэр тэргүй ерөнхий сайд огцорчлоо үйл за яршиг. Ийм улс төр зөвхөн Монголд л байдаг баг. За дээрээс нэг хуулийн хугацаанд одоо улсын хурлын гишүүдийн гаргастай 10 хоног шийдэх ёстой гэтэл одоо болтол байхгүй. Ерөөсөө энэ дээр Булган туяа бол зүгээр л амар одоо ингээд асуудал одоо ингээд бүр өстө жинхэнэ бантгансан юм одоо хийгээ тавьчлаа. За тэгэхээр одоо яах вэ гэхээр одоо тэгэхээр Зандан Шатар болон түүний багийнхан хууль бусаар үндсэн хуулийн бус одоо юу гэдэг журмаар намайг огцруулчлаа. Тэгэхээр энэ бол одоо хууль бус болчлаа гэд үндсэн хуулийн цэц рүү аль хизээний маргаан гаргана гэд явуулсан гэж байна. За үндсэн хуулийн цэц дээр очиод яах вэ? За үндсэн хууль энэ дээр юм хоёр одоо нэг зогсоо гаргаж байна. Нэгдүгээрт энэ одоо ерөнхийлөгч байж байна. За ерөнхийлөгч яаж яах нөхөр энэ дээр нэг улсын хурлаас гаргаж байгаа энэ шийдвэр нь ерөнхий сайдыг огцруулж байгаа энэ шийдвэр нь одоо үндсэн хуультай нийцсэнгүй. Үндсэн хуулийн бус болчлоо. Өөрөөр хэлэх юм бол өөрөөр шийдчихлээ гэж үзэх юм бол за ерөнхийлөгч энэ дээр хориг тавих хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийлөгч энэ дээр хориг тавих бах. За хоригийг нь авч хилцэх хэсгээ дахиад нэг хуралдаан болох бах. За эсвэл одоо үндсэн хуулийн цэц дээр очино. За үндсэн хуулийн цэц дээр очихоор яах вэ гэхээр эрх хүч тэр нь одоо нэг зөвхөн нэг үндсэн хуулиас судалдаг мандаг нэг одоо нэг за арай нэг мануханууд биш баха. Нэг мэрэгчлийн хүмүүс байдаг байлгүй. Бодвол тэдэр нь үзээд ямар ч байсан ерөнхий сайдыг огцруулсан энэ үндсэл чинь энэ журам чинь үндсэн хуулитай нийцээгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр хаауга төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслээд ингээ огцруулсан энэ чинь хууль бус энэ чинь үндсэн хуулитай нийцээгүй гэдэг. За ингээд ийм юм болох байх. Тэгэхээр ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр ерөнхий сайд Зандан Шатар хിവэр үлдэнэ. Ерөнхий сайд цаашдаа хийн. Тэгэхээр одоо яаж ийм вэхээр ерөнхийдөө одоо ингээ манайхан тийм ээ рингэн дээр ингээд тулаан болж байна гэдэг. За Зандан Шатар амар сайхан хоёрын дунд тулаан болоод өчигдөр хоёулаа унчлаа. Хоёулаа огцорчлаа. Одоо ингээд тоглолт дуусчлаа гэх. Тоглолт дуусаагүй. Тэгэхээр яаж яах вэ? Зүгээр л энэ рингнээс хоёулаа бууцсан. Одоо бууцсан. Зүгээр л одоо та нарын өмнө одоо нэг боксing рингэн дээр тоглож байсан бол тэр рингнээс бууцсан. Одоо буугаад тулаан цаашдаа үргэлжилж байгаа. Энэ тулаан дуусаагүй. Хоёулаа хүчтэй улс төрч хоёулаа нам дотроо одоо бүр улсын хурал дотор олон дагалдагчтай хууль маш өндөр мэдлэгтэй. Тэгэхээр энэ асуудал бол цаашаа үргэлжиж байгаа. Тэгэхээр одоо манай Монголд үйл болж байна. Нөгөө тог цахилгаангүй болж байна. Нилээ тэр одоо төмөн асуудал энэний хажуугаар одоо улсын хурал ингээд ингээ ажиллаа хийгээ энэ үйлхэр. Тэгэхээр одоо манай энэ жил бол одоо бүр юу болох юм бөө мэд. Одоо энэ бол өстой жинхэнэ хямрал эхэлжээ. Одоо үнэн ийм байна. Тэгэхээр одоо Зандан Шатар за улсын хурлын даргын хувьд тэртээ дөрвөн өчигдөр огцруулад одоо улсын хурлын даргын тэр ажлыг нь цаашдаа улсын хурлын дид дарга хийн. Одоо амар сайхны хувьд бол тэр албан тушаал бол дууссан. Харин Зандан Шатрын хувьд бол ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч хിവэр байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дараагийн ерөнхий сайд болтол тодортол Зандан Шатар ерөнхий сайдаа хийж ярил байд. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдын бүрэн эрх тэр хүнд хадгалагдж байгаа. Тэгэхээр одоо Зандан Шатар яах вэ гэхээр нэгд ихсэн юм дуусгах хэрэгтэй. Энэ нүүрсний хулгай, инээ тэрэ баримт одоо тэр нууц мууцаас гаргах гэж байгаа бүгдийг гаргах хэрэгтэй. Одоо дахиад инээ тэрэ гаргах асуудал одоо дахиад ийм нууцын асуудал бол бүгдийг гаргах хэрэгтэй. За тэгээ үндсэн хуулийн цэц гэдэг эцсийн хүртэл одоо явах хэрэгтэй. За миний бодлоор бол үндсэн хуулийн цэц дээр очиод энэ асуудал бол унах бах. Эргээд Зандан Шатар бол ерөнхий сайдаар үлдэх бах. За энэ дээр иймэрхүү асуудал болоо гэхэд хажуугаар нь ерөнхийлөгч орж ирэх бах. Та нар бүгдээрээ мэдж байгаа Зандан Шатар ерөнхий сайд болох нь ямар нэгэн байдлаар ерөнхийлөгчийн дэмжлэгтэй болсон. Тэгэхээр ерөнхийлөгч бол тэнд бол дэмжлэг бол байж байгаа. Ямар нэгэн тохиолдолд ороод ирэхэд хориг тавих эрх нь байж байгаа. Нэг удаадаа. Тэгэхээр ямар ч байсан миний бодож байгаагаар бол амар сайхны хувьд бол ямар ч байсан
том даргаасаа буусан. Харин Зандан шатрын хувьд бол одоо болтол буугаагүй. Дахиад ч асуудал байна. Үргэлжилэхээр байна. Тэгэхээр иймэрхүү болохоор Зандан шатрын ерөнхийдөө миний хувьд бол дайн гэж одоо хэлээд явах уу. Дажин бол ингээд цаашаа ингээд үргэлжилэхэд ингээд бэлэн байна. За дахиад нэг юм хэлээ. Энд дээр нөгөө улсын их хурлын дарга, дид дарга. За булган туяа түрүүн би яаж одоо жинхэнэ нэг пакталж одоо жинхэнэ нэг холион бандаг гэж хутгаж бүр балиар дуусан. За энэ балиар дуусныхаа одоо хариуцлагын үүрх баг. Тэр хүн тийм ээ тэр улсын хурлын дарга одоо баха асуудал. За дээрэс нь улсын хурлын гишүүд энэ дээр яаж балиартуулж өгөхөр. Уг нь бол улсын хурлын гишүүд гэдэг нэг юм нэг хідэн нөхдүүд. Уг нь бол тийм ээ нөгөө нэг одоо юу гэдэг вэ? Улсын хурлын гишүүд чинь хууль сахих одоо дээдлэх одоо дагаж мөрдөх зарчим гээд байж байгаа. За дээрэс нь үндсэн хуулийг одоо бүр сахин нэгээд бүр тэд нар чинь бүр тангаргалцсан. За дээрэс нь одоо юу илээ? Ямар нэгэн байдлаар үндсэн хуультай нийцээгүй ийм одоо санал асуулга ийм тийм явах юм бол тэрэнд оролцох нь байтугай бүр хоригдсон оролцож болохгүй. Тэгэхээр ийм тангаргаасаа няцсан нөгөө нэг хуулийг сахин дээдлэн дагаж мөрдөн. За эсвэл одоо ийм хууль бус юмд ингээд санал хурааж болохгүй гэсэн бахад ороод санал өгсөн одоо улсын хурлын гишүүд одоо энэ дээр тэр нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль тэр хууль дүрм тэр тангараг мангараг өргөдөх нь бол зүгээр л юу ч биш юм биш үү тэдний хувьд. Тэгэл ямар нэгэн байдлаар үндсэн хуулинд улаан цам цагаан дээр хараар даагаад өгсөн бахад тэрийг уншаад ойлгохгүй байгаа юм уу? Эсвэл Монгол болохоор нь монголчлоод ингээд болчихно гэж байгаа юм уу? Эсвэл Монголын ард түмэн ийм тэнэг юм чинь энийг ингээд ойлгох чинь гэж байгаа юм уу? За ямар ч байсан тэр хүмүүс ийм буруу аргаар ингээд тоглолт хийж явж байгаа болохоор тэр улсын хурлын гишүүдээр хариуцлага тооцох ёстой байхаа гэж бодож байна. За дээрэс нь нөгөө нэг түрүүн би ярьсан тэр үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг 19 оны өөрчлөлт. За тэр 19 оны өөрчлөлт хийсэн улсын хурлын гишүүдийн чадвар одоо энэ ингээд 25 оны улсын хурлын гишүүдийн чадвар ерөөсөө өөрчлөгдсөнгүй. Ямар ч чадваргүй. Тэгэхээр яагаад тэр 19 оны өөрчлөлтийг хийсэн гэхээр ерөөсөө л 3 зүйлийг л шийдэх гэж оролцсон. Нэгдүгээр тэр үед засгийн газрыг аюулгүй амархан огцруулчдаг байсан тэрийг нь болиё гэсэн. За хоёрдугаарт тэр нөгөө нэг саяны яриад байгаа нөгөө нэг одоо нөгөө банкны хороо мороо хуралдаал ингээд аваа ичдэг байсан тэрийг нь ингээд сахи гэсэн. Тэгтэл тэрийг шийдэж чадаагүй. Тэгээд ерөөсөө ингээд хараа тэр үеийн нэг ийм нэг одоо нэг ийм нэг юмыг ерөөсөө төгс хийж чадахгүй. Одоо ерөнхий сайдыг яаж огцрох вэ гэхээр нэгдүгээр огцрыгээд өөрөө хүсэлтээ өгвөл яах юм? Тэр журам нь одоо болтол тодорхой биш. Угтаа бол 19 оны одоо тийм ээ хүрэлц өг тэр үеийн ерөнхий сайд өөрөө огцрыгээд хүсэлтээ тавихт нь тэрийг нь ямар журмаар яаж шийдэх нь тэр үеийн үндсэн хууль байхгүй. Тэр нь ерөөсөө 19 оны өөрчлөлтөөр байхгүй. Тэгээ нэгэнд байхгүй учраас яасан гэхээр зүгээр л өмнөх журмаараа хуучин журмаараа шийдэл хүрэлц өг зүгээр салжил үйл болоо гэд зүгээр ямар ч маргаа үсэхгүй ингээд алга болсон. Тэгтэл тэр нь одоо болтол онгорхоо байж байгаа. Уг нь бол 19 оныхоор тэр улсын хурлын гишүүд нь одоо ингээд нэг гэр орон ингээд энэ тэндээ онгорхоо цоорхотой даарж хөрөөд салхи ороод өгвөл уг нь бол тэр гэрийн эзэн одоо үр хөвгтөө хамгаалаад тэр нүхийг бүглэх үүрэгтэй үсттэй. Гэтэл улсын хурлын гишүүд ажиллаа яаж хийж байгаа нь өөрөөр хэлэх юм бол ингээд ерөнхий сайд огцрох 3 үндэслэл байдал 2-ыг нь шийдэнгүүтээ 1-ийг шийдэхгүй орчихсон. Тэгэл тэр үеийн улсын хурлын гишүүд одоо тийм ээ тэдрээс болж одоо өнөөдөр ийм асуудалд орж байгаа байхгүй асуудлыг гээд цогцоор шийдэж чадаагүй учраас тэгэхээр тэр үеийн улсын хурлын гишүүд нь ийм чадваргүй байж. Гэтэл одооны улсын хурлын гишүүд нь яг ялгаа байхгүй. Бүр ингээ хар дээр цагаанаар бичсэн юмыг уншаад ойлгохгүй, дагаж мөрдөхгүй, эсвэл худлаа тангараг өргөдөг, өргөсөн тангарага үл тоодог, ерөөсөө ойлгохгүй. Тэгэхээр энэ улсын хурлын гишүүд нэрээ ямар одоо бүр өстой хэцүү юм бэ? Ямар өстой чадваргүй юм бэ? За дээрээс нь бүр яриад байх юм бол бүр түмэн юм байна. Одоо сая жишээлх юм бол хараа ингэж байгаа. Нөгөө нэг хуулийн хугацаа 10 хоног инээ тэрээгээд. Одоо жишээлх юм бол хараа улсын хурлын гишүүдийн нөгөө 4-ний 1 нь ерөнхий сайдыг огцруулъя гэд санал гаргалаа шүү дээ. За тэр саналыг нь одоо 3 хоногийн дотор авч хэлцээд 10 хоногийн дотор хийлцэх ёстой гинэ хуулийн хугацаагаар. За гэтэл сая бол ингээд баг 10 хоногтой ингээд багтахгүй юм шиг. Угаасаа ч тэр чинь тэгээ хэрэг багтахгүй бол яах юм? Багтахгүй бол яах юм гэдгийг уг нь маш тодорхой одоо заах ёстой шүү дээ. Уг нь бол одоо яадаг юм? Бусад оронд бол тийм ээ хуулийн хугацаанд багтахгүй байх юм бол дахиж энэ ерөнхий сайдыг огцрох яг энэ асуудлыг одоо дахиад 30 хоног ч юм уу 90 хоног эсвэл 180 хоног дахид тавихгүй. Гэх юм үү энэ чинь одоо ингээд хуулийн заалт байхгүй. Хэрвээ ингэж амжихгүй бол тэгнэ гэд. Гэтэл тэр ингээ одоо болтол Монголд ямар ч тодорхой бус байд юм биш үү? Улсын хурлын гишүүдээ одоо нэг цогтх юм билээ.
Тэр нөгөө гадаад харилцааны сайд байсан нөхөр. Тэр бол одоо ингээд тайлбарлахдаа хэрэг хуулийн хугацаанд багтахгүй бол яах юм гэсэн чинь. Гэхдээ хуулийн хугацаанд багтахгүй байх юм бол тэгэл энэ асуудал дуусаа. Ерөнхий сайд Зандаа Шатар цаашдаа ерөнхий сайд хэвээр өвлтнө гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл дахиад нөгөө нэг улсын хурлын гишүүд нь хуулийн хугацаанд багтахгүй бол яах юм гэсэн чинь. Үгүй багтахгүй бол яад юм бэ? Тэгэл хугацаа дуусчлаа. Маргааш нь дахиад нөгөө ерөнхий сайдаа огцруулах тэр 24 гишүүн юу вэ? 25-аас илүү тэр гишүүд нь гарын үсгээ цуглуулаад дахиад асуудлыг тавина штэ гэх. Би улсын хурлын гишүүд нь хүртэл ингээд шал өөрөөр тайлбарлаа. Тэгээд одоо энэ засгийн газрыг огцруулах чинь тоглоом юм уу хаашаа? Нэг хідэн гишүүд ингээд нэг гарын үсэг цуглуулж ягаад тавилаа. Тэгсэн тэрийг нь хуулийн хугацаанд багтахгүй байх юм бол багцсангүй. Тэнгүүтээ маргааш нь дахиад гарын үсэг цуглуулаад тавиал байх ёстой юм. Угтаа бол бусад хууль оронд яадаг вөхөр хуулийн хугацаанд багтахгүй бол тэр хугацаагаар тэр асуудлыг бүрэн хаадаг. 3 сарын хугацаанд ч юм уу 6 сарын хугацаанд тэр асуудлыг дахид тавихгүй гэдэг. Тэгтэл энэ асуудлаа хүртэл ингээд бүр 19 оны тэр үндсэн хууль мөл чинь одоо бол ингээд шийдэг юм шүү дээ. Тэгэхээр хэрэг ингээд саяны хугацаанд хэрэг багтахгүй байсан бол яах вэ гэхэд энийг ингээд шийдэх арга зам саяны улсын хурлын гишүүдэд байхгүй. Жинхэнэ цэлтрийн гацаанд орч. Тэгэл ярьж байгаа юм нь болохоор хуулийн хугацаа дууслаа 10 хоног дууслаа ерөнхий сайдыг огцруулах хэсгээр санал хураана гэдэг энэ асуудлыг авч аял. Тэгэл эндээс нөгөө нэг төрийн байгуулалтын байнгын хорооны тэр санал дүгэлтийг ястаа нэр нэг үнэн өрөвдмөр нэрэ байдлаар өстой улс төр хийж байна. Тэгэхээр эндээс ингээд дүгнээд хэлэхэд нэрэ бид нар монголчууд ямар азгүй юм бэ? Уг нь бол одоо ингээд улсын хурал гэдэг хуулиа баталдаг судал одоо тэд нар чинь бол жинхэнэ мэрэгжлийн хуульчд шүү дээ. Тэгээд тэднийг хийх ажил нь гэхээр одоо нэг түрүүн би хэлээд байна шүү дээ. Нэг одоо би нэг ингээд 5 антай гэрт амьдардаг монгол хүн бол хаагуур нь салхисгээд байна, онгорхоо цорхоо байна. Би тэрийг чи олоод нөхөөд ингээд. Тэгтэл энэ улсын хурлын гишүүдийн асуудал ингээд гарч проблем гарна, мэдээж хэрэг асуудал гарна. Тэрийг дор нь цэгцлээд гол нь дахиж гаргуулахгүй тулд хэрв дахиад гарвал яаж хийдгийг гэдгийг тэд нар мухарлаад явах хэрэгтэй байхгүй. Нам мухарлаад явах хэрэгтэй. Гэтэл мухралхгүй шүү дээ. Зүгээр л тэр чигээр нь орхичдаг. Тэгэл нэг том даргууд яваад байдаг. Тэгэл тоон нэмэгдээд байдаг. Тэгэл ингээд явж байгаа л асуудал гарангууд ингээд шийдэх арга байхгүй. Нэг хэсэг нь энэ, тэр хэсэг нь тэр. Тэгээ нэгэнт одоо арга байхгүй юм чинь. Тэдэн оны тэрүүгээр нь ингээд шийдээд явчих. Ингээд одоо бүр бүүмэд. Одоо нэрээс бүр яамар юм. Бүр нэг иймэрхүү байдлаар ингээд Монголын улс төр ингээд одоо ингээд улс төр хийж үнэн өрөвдмөр байна. Бүр хил хүүг алга. Тэгээ одоо яах юм бол одоо цаашаа ингээд за ямар ч байсан Зандаа Шатар дээр үндсэн хуулийн цэцрөө явах бах тэр нэг шийдвэр гарах бах. За ямар ч л байсан миний бодлоор бол Зандаа Шатар тэр саяны тэр ямар ч байсан санал хураас нь бол тэр тедэргүй хууль бус юм чинь. Зандаа Шатрыг хууль бус юм чинь Зандаа Шатар буцаад ерөнхий сайд болох бах. За тэгээд нөгөө нэг жинхэнэ ихэсэн ажил гэдэг шиг тэр нэг Баттөмөр мөмрө хууль зүйн сайдаар тавиад тэр нүрчтэйгээ тэмцэхгүй байлгүй. Нөгөө талд нь амар уйсгалан тэр тэргүй нөгөө том албан тушаал алдсан. Тэгэхээр тэр амар уйсгалан ч гэсэн одоо амар болсон бах. Яваа тэр нэг асуудлаа шийдээд үнэхээр тэр нүрсний эрхт орооцолцсон үгүй мүү гэдгээ одоо шийдэх бах. Тэр тэргүй ямар ч байсан нэг улсын хурлын том дарга гэдэг албан тушаал алдсан. Харин Зандаа Шатрын хувьд бол нөгөө ерөнхий сайдны гівэр үлдэх болохоор за тэгээд одоо цаашаа юу болохыг харъя. За дээрэс нэг намын дарга гэдэг нэг баялаар юм байж байгаа. Тэгээ угтаа бол одоо аль ч оронд тийм ээ улсын хурлын дарга штэ. Эрхвэрч намын дарга өрсөлддөггүй л байхгүй юу. Хязгаарч намын дарга болтгүй л байхгүй. Гэтэл Монголд бол улсын хурлын дарга нь зүгээр өрсөлдөөл намын дарга болчихж штэ. Угтаа бол яадаг вөхөр булсдаг хооронд тийм ээ одоо ингээл ялсан Монгол ардын нам чи одоо болтол ялсан олох хിവэрэл байж штэ. Тэгэхээр оюун эрдэнэ л унаад өгсөн болохоос оюун эрдэнэ тийм ээ тэр тэргүй унаад өгсөн болохоор одоо яах вөхөр дараагийн дарга уг нь бол сонгуул Монгол явуулаад байх юм байхгүй хин ерөнхий сайд болсон тэр намын дарга аваад кабинетийн жар ингээл явдаг байтал одоо тэгэхээр амар сайхан гэдэг нөхөр нь одоо эргээд нөгөө нэг намын дарга марга болцсон одоо тэр нэг инээ тэр нөгөө дээжөх мөхрөө явуулсан хэрэг бүртгээд гараад ирэх юм бол тэндээ намын дарга болчихно. Тэгээ намын дарга болохоор нөгөөтгтэйгоо за нэг иймэрхүү байдлаар Монголын одоо дайн гэж хэлээд яг хуу дайчин цаашдаа ингээд үргэлжлэнэ. Одоо эцэс төгсгөлгүй нэг ийм хэрүүл урвал одоо шийдэж чадахгүй. Дээрээс нь улсын хурлын гишүүд нь чадамжгүй. Нэг ийм асуудал. Тэгээд одоо үйл болж байна. Удаа тортог эхэлж байна. Зам альтрага эхэлж байна. За дээрээс нь нэг хотын дарга дэлхийн номер 1 улс шиг л одоо баахан гантик чулуус олцсон. Гой ярагдана гээд. За гэтэл одоо ингээд үйл болж байна. Дэлхийн
хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хот цаас их орно. Хальтрага гулгаа игсэн. За нөгөө нь гой гантиг гой шалан дээр нь одоо бүгдээрээ хальтраад унаад ясаа ингээд хуглаад эхлэх баг. Одоо бүүмэд яадаг юм. За энэ Америкийн Чикаго хотод би нэг болжсэн туршлагаа ярив. 90-д бараг 5-6 жилийн өмнө. За тэр үед Чикагод Америк цас ороод тэгээд Чикаго хотын захиргаа уг нь бол тэр зам харгуугаа одоо цас орсонд оронд цэвэрлэх ёстой байхгүй. Гэтэл одоо янз бүрийн шалтгаанаар зарим замыг цэвэрлэегүй орхицсноос болоод за нөгөө машинууд хальтрага гулгаанд яваад ингээд замын хашлаг мөргөөд одоо нөгөө дугуйны рэм гэдэг шүү дээ. Одоо монголоор юу гэдэг обод гэдэг юм уу? Гоё гялтгар обод одоо энэ Америкийн харууд чинь бүр хэдэн мянган долларын нөгөө дугуйны гол байдаг обод байдаг шүү дээ. Тэр ингээд солио тавьдаг байхгүй. Тэр нь нөгөөний зам цэвэрлээгүйгээс болоод замын хашлаг мөргөөд энэ тэнд ингээд юм мөргөөд хагараад тэгээ баахан гомдол үсээд тэрийг хотын захиргаагаа шүүхтэй тэгээд бүгдээрээ хохирлоо төлөвлөж байсан. Тэгэхээр хот гэдэг юм байдаг байхгүй. Хот ямар нэгэн байдлаар тэр иргэдийн одоо аюулгүй тийм байх тэр нөхцөлийг хангах ёстой. Үүнээс гантиг шал гоё гэж тавьчаад дараа нь цэвэрлж чадахгүй одоо Монгол эмчин цас байхгүй, хүн хүч байхгүй. Тэгээд унтсан уу гогчин тэргээд ингээ байж байгаа тийм юм байхгүй. Тэгэхээр одоо монголчуудаа яах вэ гэхээр хотын дарга мэдээс олсон. Тэр хот мэдээс олсон. Тэр гантиг чулуун дээр хэрв хальтарч унаад ясаа уулаад хэрв цэвэрлээгүй байжгаад ингэх юм бол одоо энэ хот мотыг шүүхэд өгч сурах хэрэгтэй. Үнэхээр одоо Монгол одоо бид нар одоо ингээл барууны орн л гэдэг ингээл өөрсдөө лаг хөгжөөд байна л гэж лаг алаад байна. Одоо дэлхийн нийтэд хөл нийлүүлээ яваад байна л гэдэг. Авах юм авах хэрэгтэй, сурах юм сурах хэрэгтэй. Тэгжээж энэ нөхдүүдийг жоохон хязгаарлахгүй болвол одоо тэгэл одоо бөөмөд юу ч хийгээд байгаа. Ерөөсө зүгээр ардан бол юу ч биш зүгээр цагаан цаас тэдрийг бол яаж малсалж болдог гэдэг ингээ бодцоо эдэн нөхдүүд. Тэгээд одоо энэ саяны ерөнхий сайд юу энэ дээр гарч байна. Бүх асуудал дууссан. Одоо ингээд амар сайхан жаргасан. Одоо ингээд цаашдаа ингээ явж байна. Угтаа бол ерөөсөө тийм биш. Тэгээ эндээс та нар ингээ харсан баг. Ямар их хулгай зэлгээ, ямар их бүтэхгүй балиар юм байдэ. За дээрэс нь манай энэ улсын хурлын гишүүд ямар чадамжгүй, улсын хурлын дарга ямар чадамжгүй, ямар мэдрэмжгүй. Тэгээ дээрэс нь энэ улсын хурлын гишүүд нь хүртэл ийм дээр ороо санал өгөөд ингээд огцруулж яадаг. Ерөнхий сайд улсын хурлын дарга зэрэг огцруулж яадаг. За бөөмөд. Нэг ийм л нэг өрөвдөлтөй улс ертөнцийн нөгөө буланд байдаг. Тэгээ тэрийг ингээд Монгол гэж нэрлэдэг. За тэгээ миний хувьд жоохон хурдан ярьчих шиг боллоо. Уг нь бол жоохон цагтаа юу агаад нэг газ дуусгачих гэсэн чинь бас л ингээд 20 минут болчихлоо. Тэгээ та бүхэн үзэж хараад бас нэг яг улс төр сонирхдаг хүмүүс нь инээ тэрэ болж ивэл ер нь болж байгаа байдлыг нэг жоохон базаа ярьчлаа. Тэгээ хүмүүст бас нэг жоохон энгийгээр ойлгох байх гэж бодоод. Тэгээд бас нэг жоохон дүгэлтэй ихгүй да манайхаа тийм ээ. За баяртай.